Сайн байцгаана уу? Уурхайн тээвэр хичээлийн лекц номер 6 ороход бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол авц сонсмолын хөдөлгөөний хурд. Тэгэхээр авц сонсмолын хөдөлгөөний хурд маань тухайн авц сонсмолыг ашиглаж байгаа уурхайн замын нөхцөл, хөдөлгүүрийн чадал, мөн тээвэрлэж байгаа ачааны хэмжээс гэх мэтчлэн маш олон хүчин зүйлээс хамааралтай байдаг бөгөөд эдгээрийг хэрхэн тооцдог вэ гэдэг талаар энэ уг лекцийн хичээл дээр үзэх юм аа. Автомашины хөдөлгөөний хурд ба хугацаа нь бүтээлийг тодорхойлдог гол хүчин зүйл болж байгаа юм. Тэгэхээр хөдөлгөөний хурд маань хурдыг хэрэг зэрэг оновчтой тодорхойлснороо тухайн авц сонсмолын бүтээл, авц сонсмолын тоо зэрэг нь бол үнэн бодитоор тодорхойлогдож техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож бодит гаргах үндэс болж ирэх юм аа. Тэгэхээр авц сонсмолын хурдыг бол хийцийн, техникийн, ашиглалтын гэж 3 ангилдаг байгаа юм. Тэгэхээр хийцийн хурд гэдэг маань бол авц сонсмол ямар нэгэн саадгүй замын тэгш хэсэгт бүрэн ачаалалтайгаар явхад үүсгэж байгаа зөвшөөрөгдөх дээд хурд юм. Тэгэхээр энийг бол авц сонсмолын техникийн хурд гэж хамгийн дээд техникийнхаа хувьд хамгийн дээд боломжит хурд гэж үзэж болно гэсэн үг байна. За техникийн хурд гэдэг маань бол авц сонсмолын туулсан замын хэмжээг түүгээр явахдаа зарцуулсан хугацаанд харьцуулсан харьцаа юм. Тэгэхээр бидний физиктээр үздэг бол хурд маань бол техникийн хурд байна гэж үзэж болно. За ашиглалтын хурд бол авц сонсмолын туулсан замын хэмжээг бол хөдөлгөөнд зарцуулсан хугацаа, ажилт буулгалтанд зогссон хугацаа, сэлгээ хийсэн хугацаа гэх мэтчлэн технологийн үйлдэлүүдэд зарцуулсан нийт хугацаанд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох юм байгаа юм. Тэгэхээр бид нар бол тооцоог хийхдээ техникийн хурдыг ашиглаж тооцоог хийнэ гэсэн үг байна. Тэгэхээр авц сонсмолын тухайн хэсгээр явсан замын уртыг тухайн хэсгээр явсан хугацаанд харьцуулсан харьцаагаар буюу техникийн хурдаар цаашид тооцоог хийнэ гэсэн үг байна. За уурхайн автоэрийн зүтгэх хүчний тооцоонд бол техникийн дундаж хурдыг ашигладаг. Тэгэхээр техникийн дундаж хурдыг бол аналитик, график аналитик, туршилтын гэсэн 3 аргаар тодорхойлох боломжтой. За ямар нэгэн аргаар тодорхойлох боломжгүй. За шууд туршилт хийж болохгүй үед бол аналитик аргаар буюу томьёоны аргаар аюулгүй ажиллагааны нөхцлөөр хурдны хязгаарлалтыг хийж тооцож болдог байна. За замын нөхцөл тодорхой үед нийт хөдөлгөөний эсэргүүцлүүдийг тооцож үзээд авц сонсмолын бас хурдыг бол тодорхойлж болно. Энэ бол аналитик арга юм байна. Тэгэхээр аналитик аргаар тодорхойлж байгаа энэ аргыг бол 2.81-р томьёогоор тодорхойлж байгаа уг хурдны хэмжээг зөвшөөрөлт хурдаар бол хязгаарлаж өгнө гэж ойлгож байна. За зөвшөөрөлт хурдны хязгаарыг бол 2.82 дээр бичсэн энэ утгаар томьёогоор хязгаарлаж өгж байгаа юм. Тэгэхээр замын мөрөлттэй хэсэгт бол хэрэглэгддэг үндсэн томьёо байгаамаа. За их налуутай уруу замд хурдны хязгаарыг тоормсны аюулгүй ажиллагааны нөхцлөөр бол хязгаарлаж өгдөг. Тэгэхээр зэрэг энэ тоормсны аюулгүй ажиллагааны нөхцөл маань бол квадрат хичээлээр тодорхойлогдож байгаа томьёолтой байгаа учраас та бүхэн семинарын хичээл дээр хэрхэн яаж тодорхойлж хурдны хязгаарыг авч байгаа вэ гэдэг ойлголтыг авнаа. Мөн сурах бичгээс уг ойлголтуудыг авч болно. Нэмэлтээр хавсралт бидалтын материал дээр мөн эдгээрийг хэрхэн ашиглах талаар бол зааварчилгаа өгсөн байгаа юм шүү. Ер нь аналитик арга маань бол ямар ч туршилт хийх, хэмжилт хийх боломжгүй үед тооцож байгаа томьёоны арга учраас алдааны хувьд бол нэлээд алдаатай тооцогдож байгаа юм. Энэ алдааг бол 20-30% байдаг гэж үздэг учраас аль болох аналитик аргаас бол татгалздаг юм аа. За авц сонсмолуудын динамик хурд болон хурд хүчний хамаарлыг ашиглаад график аналитик аргаар хурдыг бол тодорхойлж болно. Энэ бол 10-15% наривчлалтай
ийм арга байгаа. Тэгэхээр энэ одоо график аналитик аргыг бол судалгааны явцад хэмжилт хийх боломжгүй үед бол хэрэглэхэд оновчтой гэж үзэж байгаа. За энэ арга нь бол бодит одоо хэмжилт хийх туршилт явуулах боломжгүй үед хийгдэж байгаа хамгийн өндөр наривчлалтай арга гэж үздэг учраас оюутан та бүхэн тооцоогоо хийхдээ авц сонсмолын хөдөлгөөний хурдыг тодорхойлохдоо график аналитик аргыг бол ашиглаарай гэж зөвлөхөөр байна багш нь. За график аналитик арга ашиглахад одоо тухайн авц сонсмолын динамик характеристик хэрэгтэй болж байгаа юм. За авц сонсмолын хөдлөх бүрэлдэхүүнийг сонгохдоо нийт 10 үзүүлэлт шаардлагатай шүү гэсэн байгаас түүний донд бол динамик характеристик гэж бичсэн байгаа. Тэгэхээр динамик характеристик маань бол одоо энд хурд тодорхойлоход ашиглагддаг байх нэ. За авц сонсмол болгон дээр өөрийн гэсэн динамик характеристик байдаг. Тэгэхээр авц сонсмолын тухайн өөрийнх нь одоо динамик характеристикийг хурд тодорхойлохдоо ашиглана. Зөвхөн тухайн одоо марк болон төрөл дээр нь ашигладаг байгаа шүү. Тийм учраас одоо өөрийн сонгож авсан авц сонсмолынхоо динамик характеристикийг аль болох ашиглахыг хичээгээрэй. За динамик характеристикийн дээд хэсэгт бол тухайн авц сонсмолын жим байгаа юм. Килограммыг үрждэг нь 1000 буюу одоо энд бол тонноор илэрхийлэгдсэн байна. За энд 30 тонн, 40 тонн гэж 200 тонн хүртэл одоо ийм хэмжээсийг илэрхийлж болно гэдэг энэ дээд хэмжүүр байна. За уртлын зүүн одоо урталт бол тухайн авц сонсмолын хөдөлгүүрийн чадлууд нь байна. За мөн доод одоо хэсэгт бол хурд хэмжих одоо хэмжүүрийн хэмжээс байна. Энд бол км цагаар байна. Энэ бол майлаар байна. Тэгэхээр биднэрт бол км цагаар авах нь бол илүү оновчтой. Энд бол 10 км, 20 км цаг, 40, 50, 70 км цаг гэсэн одоо энэ хамгийн их хязгаар бол байна гэсэн үг байна. За энд 50, 40, 30, 20 гэдэг гэх мэтчлээ одоо энэ ташуу зураас байна. Эдгээр нь бол динамик үзүүлэлт юм байгаа юм. Тэгэхээр энд бол хамгийн одоо авц сонсмолын налуу болон морилттай эсгүүдэд тооцогдож байгаа үндсэн эсэргүүцлээр тодорхойлогддог динамик үзүүлэлт байгаа юм шүү. За үүнд хоёр ботом тод босоо зураасыг энд тэмдэглэсэн байгаа. Энэ бол тухайн одоо авц сонсмолын ачаагүй болон ачаатай үеийн жинг бол ерөнхийд нь одоо таймлж ингэж үзүүлсэн байна. Тухайн авц сонсмол маань бол өөрийн жин нь бол 45 орчим тонн, ачигдсан үеийнхаа жин маань бол 110 орчим тонн одоо жинтэй авц сонсмолын динамик характеристик байна гэсэн үг. Гэхдээ энэ хоёр одоо босоо шулууны бол ачаатай энэ шулуун маань бол тухайн тохиолдолд бол өөрчлөгдөж болно. Учир нь гэвэл хамтран ажиллаж байгаа экскаваторын шууд хамааралтай. За үүнд динамик характеристик төр мөн одоо энд нэг юм 1, 2, 3 гэж ингэж мөрий одоо нумарсан хэсгүүдээр гаргасан юм хэсэг байна. Энэ бол авц сонсмол болгон дээр заавал юм байх албагүй өөр хэлбэртэй байдаг. Гэхдээ ерөнхий одоо байдал нь бол нэг юм доошоо унсан юм хэлбэртэй байгаа. Тэгэхээр энэ бол авц сонсмолын арааны одоо төрөл буюу одоо авц сонсмолын хурдыг бол илэрхийлж байгаа гэж үзэж болно. За ингээд эндээс одоо авц сонсмолынхоо хурдыг ачаатай үед болон хоосон үедээ яаж одоо ямар хурдтай тухайн замаар явах боломжтой вэ гэдгийг график аналитик аргаар тодорхойлж болдог байх нэ. За график аналитик аргын саяны одоо тайлбаруудыг энэ дээр биччихсэн байна. Тэгэхээр бодит даацын босоо тэнхлэх нь бол тухайн нэгж эсэргүүцлийн хүчний налуу шугамтай огтлцсон B-цэгийг олж хэвтэй тэнхлэхтэй параллел шулуун татаж хурд хүчний хамаарлын моритой огтлцуулан C-цэгийг олно гэх мэтчлээ одоо графикэн дээр хэрхэн ажиллах вэ гэдгийг одоо тэмдэглэсэн байгаа тэмдэглэгээ юм байгаа шүү. За жишээ олгож нэгэн одоо тайлбарыг хийсэн байгаа юм. Тэгэхээр VA гэдэг маань бол тухайн замын үндсэн эсэргүүцлийн хэмжээс үндсэн эсэргүүцэлээр налууг нэмсэн байна. Ингээд 40 промилийн үндсэн эсэргүүцэлээр 20 промилийн налуутай замаар явж байгаа бол тухайн замаар явах одоо нийт эсэргүүцэл нэгж эсэргүүцэл маань бол 60 промил болох юм. За тэгвэл 60 промил ачаатай үед явж байгаа үед одоо хэрхэн тодорхойлох вэ гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. Буцаад эргээд тэгэхээр 60 промил гэдэг чинь градусаар илэрхийлэх юм бол 6 гэсэн үг.
За авц сонсмол маань 6 гэсэн хувийн налуутай эсэргүүцэлтэй замаар явж байгаа учраас 6 гэдэг энэ цацрагийг ашиглана гэсэн үг. За 6 гэсэн цацраг маань ачаатай чиглэлд явж байгаа учраас уг одоо цэг дээр огтлцож байна. Огтлцлын цэгийг шууд зүүн тийш нь морита мори руу татах шулуун татах замаар бол огтлцуулна. За энэ хавьд одоо огтлцож гин гэж үзээ. Та бүхэн одоо нөгөө шугам харандаага ашиглана шүү дээ. Тэгэхээр одоо багш шигээ одоо ийм таймер бол авч үзэхгүй гэсэн үг байна. За энэ хэсэгт огтлцож байгаа цэгийг цэгийг маань доош буулгахаар энд ойролцоогоор одоо 21.5 юм уу 22 км/цагийн хурдтай явна гэж одоо шууд авч болно гэсэн. Тэгэхээр 60 промилийн налуутай тухайн замаар авц сонсмол ачаатай явж байх үедээ 22 км/цагийн хурдтай явна гэдэг. Тэгэхээр зам болгон дээр одоо та бүхэн өөр одоо хурдтай явж явах боломжтой гэдгийг энэ график динамик характеристика ашиглан гаргаж авна гэсэн үг байна. За тэгэхээр хурдыг тодорхойлсны дараагаар одоо шатах тослон материалын зарцуулалтыг гаргаж авах боломжтой болно. Тэгэхээр авц сонсмолын шатхуун зарцуулалтанд бол хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Авц сонсмолын хийцээс хамаарсан хүчин зүйлс нь байж болно. Тэгэхээр хөдөлгүүрийн хуучрал, тэжээлийн системийн одоо хийц ямар байгаа юм. Тэгээд хүч дамжуулга ангийн одоо ашиглуулын коэффициент ямар байгаа юм. Авц сонсмолын одоо өөрийнхөө даацыг хэрхэн одоо ашиглаж байгаа юм. Тэгээд дугуй ямар хийцтэй юм. Тэгээд замын одоо хүчилт ямар байгаа юм зэрэгээс хамаарат энэ шатхуун зарцуулалт маань нөлөөлдөг байх нь мөн одоо тээвэрлэлтийн зай уурхайн гүн ямар байгаагаас хамаараа мөн шатхуун зарцуулалт маань нөлөөлнө. Замын бүдүүвч болон эргэлзээ райз үс технологийн одоо хүчин зүйлсүүд ямар байгаас хамаарат мөн бас авц сонсмолын түлшний зарцуулалт нөлөөлдөг байх нь хөдөлгүүрийн илэгдэлтэй дугуйн хийн даралт ч юм уу эсвэл одоо жолоочийн ур чадвар зэрэг маань бол авц сонсмолын бас л одоо шатхуун зарцуулалт нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн нэг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө авц сонсмолын шатхуун зарцуулалтанд бол 5 хүчин зүйлсүүдийг авч үздэг. За одоо сүүлийн үед бол хүмүүс судалгаа хийхдээ бол ихэвчлэн зам болон жолоочийн ур чадвар тэгээд авц сонсмолын хөдөлгүүрийн илэгдэл гэх мэтчлэн хүчин зүйлсүүд хэрхэн нөлөөлж байна гэдгийг бол судалж үзэж байгаа юм. Судалгааны ажлууд бол түлхүү хийгдэж байгаа гэсэн үг байна. Та бүхэн ч гэсэн эдгээрийн талаар судалгаа хийх боломжтой. За шатах тослон материалын зарцуулалтаас одоо хамаарат нөгөө авц сонсмолын техник эдийн засгийн үзүүлэлтүүд нь шууд нөлөөлдөг байгаа юм. Тэгэхээр авц сонсмолыг одоо хамгийн хэмнэлттэйгээр бодиттой одоо үр ашигтайгаар ашиглахын тулд бол шатхуун зарцуулалтын хэмжээг яг нормативыг бол оновчтой тогтоох шаардлагатай байгаа юм. Тэгэхээр уг одоо авц сонсмолын зарцуулалтыг тодорхойлдог аналитик арга байна. Томьёоны арга. Тэгэхээр энэ хоёр аргын одоо хамгийн ихний арга бол энд бичигдсэн байгаа томьёоноор хийгдэж байна. Энэ нь бол нэгдүгээр арга бол шатхуун зарцуулалтыг нэг жажил буюу 100 км-т зарцуулагдах нормоор нь тодорхойлж байгаа арга юм байгаа. Хийгдэж байгаа ажлын хэмжээнээс хамааруулж авсан. Тэгэхээр энэ 2.87 дугаар томьёон дээр байгаа энэ А гэсэн тэмдэглэгээ бол нэг эргэлтэнд одоо ачаатай болон хоосон чиглэлдээ явах үед одоо зарцуулагдах ажлын хэмжээс байгаамаа гэсэн үг. За үүн дээр бол авц сонсмолын шатхуун авц сонсмолын явах тээвэрлэлтийн зай хэмжээс тэгээд тухайн түлшний одоо дулаан ялгаруулах чадвар, шатхууны хувийн жим буюу өөрийн хувийн жим байд, хөдөлгүүрийн ашиглуулын коэффициент гэх мэтчлээ одоо та бүхний бүгд одоо мэддэг үзүүлэлтүүд энд байгаа юм шүү. За энэгээр бол 100 км чаардагдах зарцуулалт түлшний зарцуулалтыг аналитик аргаар тооцож үзэж болно. Мөн одоо тухайн авц сонсмолын техник үзүүлэлтэн дээр бол дунджаар 100 км тэдэн одоо литр шатхуун зарцуулнаа гэдээ одоо өгөгдсөн байдаг. Тэгэхээр уг үзүүлэлт бол мэдэгдэж байгаа бол энэ аргачлал нэгээр тооцох шаардлагагүй гэж үзэж байна. За аргачлал 2 маань бол 100 км-т зарцуулагдах шатхууны хэмжээс норматив мэдэгдэж байгаа бол шууд одоо нэг ээлжинд нийт авц сонсмолын хэрэглэх шатхууны хэмжээг гаргаж авч болно. Тэгэхээр энэ шатхууны нэг ээлжинд ажиллах авц
давцсан смолын шатгууны хэмжээс дээр бол хэд хэдэн коэффициентуудыг тооцож байгаа юм. Энэ дээр бол сэлгээ буулгалтыг зарцуулагдах, гараж дах нэмэгдлийг тооцож байгаа, өвлийн улирлын нэмэгдлийг тооцож байгаа, хөдөлгүүрийн хувьчлалыг тооцож байгаа юм зүйл байгаа юм. Үүн дээр одоо хамгийн чухал зүйл бол нийт давцсан смолын ээлжийн гүйлтийн хэмжээс байгаа юм шүү. За анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.